орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байгаа юм байна. Нэр дэвших болсон зорилго юу вэ? Ямар үндслээр нэр дэвшиж байгаа вэ? Ямар юу вэ? За сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За би Баянгол дүүргийн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 6 дугаар тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшиж байгаа. За миний нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлд нэр дэвших болсон шалтгаан маань манай намын мөрийн хөтөлбөр нийслэлийн мөрийн хөтөлбөр аз жаргалтай Улаанбаатар хотыг аюуллаа. Зөв санагддаг. Буруу зүгээр хамаагүй. Санаанд орсноо л хамаагүй шүү. За аз жаргалтай Улаанбаатар хот гэсэн мөрийн хөтөлбөртөөр бид нэр энэ удаагийн сонгуульд нийслэлийн Улаанбаатар 45 төлөгч одоо өршөлтгөөр намаасаа сонгогдсон байгаа. Тэгээд миний би энэ аз жаргалтай Улаанбаатар хотыг хөгжүүлэхэд өөрийн зүгээс хувь нэмрээ оруулах, мөн оновчтой зөв шийдвэрүүдийг гаргахад нөлөөлөх зорилгоор энэ удаагийн сонгуульд оролцож байгаамаа. 2016 оны орон нутгийн сонгуул урд өмнөх сонгуулиудаас юугаар онцлог юм шиг санагдаж байна. Та өөр сонгуульд орж ирсэн үү? Нэр дэвшиж ирсэн үү? Миний хувьд өмнөх сонгуулиудад нэр дэвшиж яасан туршлага байхгүй. За энэ удаагийн сонгуул өмнөх жилүүдийн сонгуулиас маш том онцлогтой. Өнөөдөр хамгийн наазах асуудал гэхэд өнөөдөр бол нийгмийн эдийн засгийн маш тааламжгүй үед болж байгаа онцлог. Тэгээд ард түмний тулгамдсан маш олон асуудлууд байна. Гэхдээ хамгийн том асуудал одоо ажилгүйдэл ядуур бол хамгийн түрүүнд ядуурлын зэрэг бол маш өндөр байгаагаар бол онцлог гэж би бодож байгаа. Бизнес эрхлэгчтэй нэлээд холбоотой байсан. Баянгол дүүрэг дээр жижиг дунд бизнес эрхлэгчтэй холбооны алтан цэцэг гэдэг үнэтэй уулзсан. Тэр уулзалтын тухай та ярьж өгч. За тийм алтан цэцэг гэдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй би бизнес дээр нь очиж бизнесийг нь судалж одоо зөвлөгөө өгөх байдлаар өмнө уулзж ирсэн. Тэгээд ер нь бол яг алтан цэцэг гэдэг хүний ард бол бизнес эрхлэгчдийг төлөөлж байгаа одоо яг өнөөгийн дүр төрх бол тэр хүн дээр бас л яг адилхан байсан. Тэр хүнд одоо тулгардаг бүхий л бэрхшээлүүд одоо өнөөгийн ялангуяа манай Улаанбаатарчуудын ялангуяа Баянголчуудад тулгамддаг яг бэрхшээлүүд бас тэр хүнд бас л тулгарсаар байгаа. Жишээлбэл одоо мэдээж хамгийн түрүүнд одоо бизнес эрхлэгчдэд борлуулалтын асуудал, бүтээгдэхүүний чанар, за мөн санхүүжилтийн асуудал, ажиллах хүчин гэх мэт яг нийтлэг байдаг энэ бүхий л асуудлууд тэр хүн дээр ч гэсэн бас байсан. За тэгээд хамгийн одоо тодорхой жишээ гэтэл бизнес эрхлэгч зээл авах гэж 5 сая төгрөгийн зээл авахын тулд 2 жил хөөцөлтөөд тэгээд нэг 2.5 сая төгрөгийн зээл авсан юм билээ. Тэгээд энэ бол зүгээр л одоо маш олон бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа бодит одоо ийм баримт. Та одоо нийслэлийн иргэдийн оролт гарснараа алтан цэцэгт яаж туслав? Асуудлуудыг шийдэж өгнө. Тэр хүнд өнөөдөр бисээ хэлсэн шүү дээ. 3-4 асуух гол асуудлууд ингэ. За тэгээ энийг бол мэдээж шууд зээл авахд ч юм уу тусалцаа үзүүлж чадсанараа бодитоос дэмжлэг болох боломж бас байхгүй. За тэр хүн тэр зээлийг зээл авлаа. Зээлээ яаж зарцуулах вэ? За санхүүгээ яаж хянах вэ? За бараа бүтээгдэхүүнийхээ чанарыг, стандартыг яаж сайжруулах вэ гэх мэт зүйл дээр бас мэргэжлийн байгууллагууд, бусад одоо төрийн байгууллагуудыг тэр хүнд одоо хүртээмжтэй ажиллах тал дээр одоо чиглүүлэг өгөх байдлаар бол ажиллах боломжтой гэж үзэж байна. Анх дизайн гэдэг одоо дизайны компани. За тэнд бол одоо
гэдэг Монголын тийм ээ өөрийнх нь одоо юу шингээсэн бүтээгдэхүүн гэж энийг одоо экспорт нь гадаадд борлуулах боломжтой гэж байгаа. Энэ талаар та ярьж байна. Тий, анх дизайныг би өөрөө жижиг дунд үйлдвэрлэж ирсэн ажлынхаа туршлага дээр мөн бас яг ийм шаардлага хэрэгцээ байгааг хараад үүсгэн байгуулад явж байна. Мэдээж хэрэг анхны мань зорилго гадаадд экспортлох зорилготой байсан учраас гадаадд экспортлох одоо боломж байгааг олж харсан. Бид одоо эхнийхээ алхмуудыг хийгээд явж байна. Холбогдсон тийм орлуулалт байна уу? Бага. Одоогийн байдлаар ямар ч гэсэн 2-3 сувгийг олж аваад бид нэр борлуулах ажлаа эхний алхмууд хийгдэд явж байна. За яг юуг нь илүү сонирч, яг ямар төрлийн бүтээгдэхүүн илүү сонирч? Тийм мэдээж хэрэг ямар нэгэн бүтээгдэхүүн бусдаас онцлог. За үүний хувьд өрсөлдөх чадвартай ээжиж борлогдно. Тэгэхээр бид нэр энэ тал дээр илүү ажиллаж байгаа. Өөр хаан чийггүй магадгүй анх дизайнаас өөр альч одоо компани альч улс хийгээгүй байгаа энэ бүтээгдэхүүнийг гаргаж байгаа учраас энэ нь гол нонцлог зүйл болж байгаа. За түрүү та хэллээ орон нутгийн 6 дугаар тойрог нэр дэвж гин гэсэн. Улсын их хурлын чинь 70 дугаар тойрог танаа дээр хэн дэвшиж чинь та хоёр ямар өрөөтэй ер нь багаар яаж ажиллаж байна? За манай улсын их хурлын 70 дугаар тойрогт буюу одоо надтай хамт манай намаас Монгол Ардын намаас Лүндэж Янцсан гишүүн улсын их хурлын гишүүн Лүндэж Янцсан надтай хамт дэвшиж байгаа. За бид бол хамтдаа одоо ямар өрөөтэй л бид хамтдаа гэсэн варандор хамтдаа бид одоо асуудлуудыг шийдэл болгох зорилгоор за таны одоо нэр дэвшиж байгаа тойргийн 4 тойргийн 3 байшин хараал нэгэн гэр хороолоо. Гэр хороол дээр та одоо сонгуулийнхаа үед ямар онцгой баримталж байгаа бодлоо. Гэр хорооллын хөгжилд та ямар бодлого баримталж байгаа юм? Гэр хорооллын хөгжилд бид нэлээд олон асуудлууд тулгамдж байна гэр хороолл дээр. За өнөөдрийн бидний Улаанбаатар хотод хамгийн том яригдж байгаа агаарын бохирдолт, хөрсний бохирдолт. За мөн гудамж талбай гэсэн гол асуудлууд байгаа. Тэгэхээр мэдээж энийг бол хөрсний бохирдолтыг зогсоох чиглэлээр бид нар ажиллана. Манай намын мөрийн хөтөлбөрт бол энэ маань нэлээд шинжлэх ухааны үндэслэлтэй маш их судалгаан дээр үндэслэгдсэн байдлаар одоо гэр хорооллын айлууд гэхэд өнөөдөр нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 200 гаруй мянган өрх айл нийт гэр хороолд амьдарч байна. За тэгээд энэ бохирын одоо нөх буюу одоо 0 энэ бол маш их хөрсний бохирдлыг үүсгэж байгаа. Яг энэтэй холбоотойгоор хэлэхэд бол одоо шинээр төрж байгаа Улаанбаатар хотод шинээр төрж байгаа няран одоо төрөлхийн согогтой төрж байгаа няран тоо хөдөө орон нутагт төрж байгаагаас хавьгүй илүү ийм судалгаа гарсан байгаа. Тэгэхээр энэ маань юутай холбоотой вэ гэхээр ингээл нөгөө гэр хорооллын асуудалтай хөрсний бохирдолт за мөн агаарын бохирдолт гэх мэт. Тэгэхээр үндсэн том хоёр асуудал бол гэр хороолл дээр агаарын бохирдолт үүсгэж байгаа тэр нүүрсний утаа галаас нүүрсний утаа тэгээд хөрсний бохирдол гэсэн энэ хоёр том асуудал байгаа. Мөн маш олон тийм бас энэ яаж байгаа асуудлууд байгаа. Тэгэхээр энэ бүгдийг бид нэр цогцоор нь шийдэх манай мөрийн хөтөлбөрт бүгд тодорхой тусгагдсан байгаа л да. Жишээлбэл одоо хөрсний бохирдлыг яаж шийдэх вэ гэхээр одоо химийн бодисоор энэ бүх бохирдлыг бид нэр устгах ч юм уу тий гэх мэтчлээ. Тэгээд одоо шийдэлний жишээ нь агаарын бохирдлыг бид нэр мэдчихэж байгаа. Одоо чинь ганд нь 16 дугаар хорон та нэр дэвшиж байна. Нийслэл иргэдийн хурлын төлөөлөгч болчихвол шийдэл нь. Жишээлбэл агаарын бохирдол төр гэхэд бол энэ дээр 3 дэд станцыг нэмж барихаар төлөвлөж байгаа. Нийслэл Улаанбаатарын хэмжээнд. Ингэснээрээ тоогоор халах юм. Тоогоор шөнийн цагаар тоогоор халаагаад эргэж хэндээсээ станцыг түгээдэг. Энэ маань шийдэл тий. За арчс намынхан бол дахин төлөвлөлтгээд Улаанбаатар хотыг дахин төлөвлөсөн шинээр орон сууц барихаар одоо маш олон газар гэр хорооллын газар тавьж байгаа. За хоёр дахь шийдэл нь болохоор одоо гэр хорооллын гудамжуудыг сайхан эзлэх Батүл дарга төрөвчийн сонгуул дээр өөрөө хэлсэн. Орон нутагт нь одоо байгаа хашаанд дэд үз халуун дулаан хүргэж өгнө гэсэн. Та энэ дээр ямар бодолтой? За яг гудамж төсөл бол эхлүүлсэн боловч нэг гүйцэтгэл дутуу байгаа. Зүгээр нэг ганц хоёрхан л гудамж бариад орхисон байна.
Яг энийг бол би үгүйсэхгүй гудамж төсөл бол бид нэр энийг гүйцэтгэлийг нь ямарч исэн дуусгана. Тэгээ өртөг зардал дээр нь бас бодолцсон. Өнөөдрийн өнгөрсөн 4 жилд ямар өртгөөр энэ гудамж төсөл болсон бэ? Дараа 4 жил бас ямар өртгөр босхгүй. Аль болохоор энэ дээр одоо хэмнэлт тий өртөг зардлын хувьд одоо хэмнэх бодлогыг бид нар бас давхар мөрөө хөтөлбөр дээр одоо бүхий л одоо бүтээн байгуулалтын дээр оруулж ирж байгаа. Одоо арчсан намынхны хэлдгээр бол гандан бол өнөөдөр хаус харуулж байлаа шүү дээ. Тэнд нь одоо сайхан хаусууд төсөөл цэвэр бохирдуулаад бүх шогом ачаал ингээд явах бүрэн болцоод та нар газраа битгий заа. Хаус бариад үнэтэй болоо гэж Батүлд анх хэлсэн. Одоо миний харж байгаа л дандаа яг байдгаараа яг өөрөө жилгээр 2-3 удамжийг сайхан арай юм жолон цантай болгосон. Та нарын үед өөрчлөлт юм. Бидний үед өөрчлөлтгүй яах вэ? Бид нэр хот дахин төлөвлөлтийн одоо төлөвлөөд хийгдэггүй байгаа ажлуудыг бид нэр хийн гэдэг чинь л одоо энэ шүү дээ. Тий. Өмнөх засгийн газрын үед бол энд бүгд төлөвлөгдсөн байсан. Тэгээ гүйцэтгэл нь явагдаагүй. Бид нэр гүйцэтгэл дээр илүү хариуцлагатай, хяналттай, мөн санхүүгийн хувьд бол илүү хэмнэлттэй аргаар гүйцэтгэлийг үргэлжлүүлээ явуулах. За одоо тэгээд таны нэр дэвшиж байгаа 4 тойрог тухаас бол яригдж байна. Жишээлх юм бол татвар баярлаа. За хөгжлийн бэрхшээлтэй иргэдүүд байна. За жижиг дундаа бид дэмжиж гэж байна. Ер нь сүүлийн үед гарч байгаа бас нэг асуудал гэр бүлийн хүч хэрхээлийн тухай асуудал байгаа. Таны Amnesty International ажиллаж байсан гэж бол мэдээлэл авсан. Тэгэхээр гэр бүлийн хүч хэрхээлийн талаар та юу хэлэх вэ? Гэр бүлийн хүч хэрхээлэл бол энэ бас нэлээд ноцтой асуудал л да. Гэр бүлийн дотор явагддаг учраас эргээд мэдээлэгдэх байдал нь маш ховор. Цагдаад өнөөдөр одоо 5 гэр бүлийн гэмт хэргийн нэг нь мэдээлэгддэг ч юм уу. За мэдээлэгдээд эргээд хууль гарсан ч хэрэгжихгүй байдаг. Тэгээ мэдээлэгдээд эргээд цагдаа дээр очиход эргээд эхнэр нөхрийн хоорондох одоо асуудал байдаг учраас эхнэр нь одоо шууд буцаагаад одоо 2 хоногийн дараа тодорхой хугацааны дараа эргээд өргөдлөө авчдаг. За энийг сайн улсын хурлд байгаа эмэгтэй гишүүдийн санаачлалаар хийсэн. Тэгэхээр эмэгтэй гишүүд ер нь улс төрд олон байх нь эмэгтэй хүний оролцоо их байх нь улс төрд бол ашигтай байдаг юм гэдгийг энэ хууль харуулж байгаа. Таны энэ талаар тийм мэдээж хэрэг энэ эмэгтэй хүний оролцоогоор л энэ мэтийн хууль шийдэгдсэн. Тэгэхээр өнөөдөр бол Монголын нийгэмд эмэгтэйчдийн оролцоо үнэхээр хэрэгтэй байгаа. Ялангуяа одоо манайх сая 20% квотатайгаар л нэр дэвшлээ. Улсын хурлд бол төлөвлөж байгаа 10 гаруй эмэгтэй байна. Яг ийм байгаа учраас өнөөдөр нийгмийн амьдрал, Монголын нийгмийн амьдрал үүнийгээ дагаад эргээл эдийн засаг бүхэл юм бас сөргөөр явж гин гэж би бол иргэн хүний хувьд хардаг. Тийм ч учраас би өөрөө эмэгтэй хүн учраас бас улс төрд нийслэлийн иргэдийн төлөөлөгчтэй хурлаас нэр дэвших гэж байгаа бас нэг зорилго маань үүнтэй холбоотой. Өнөөдөр айл өрх болгон 2 багантай Монгол гэр гихтэл одоо 2 баган дээр тулж одоо байж идэг, оршин байж идэг шүү дээ. Үүнтэй адилхан ээж аав эхнэр нөхөр 2 төр тухайн гэр бүлийн амьдрал тогтож идэг. Өнөөдөр өнчин хүүхэд гэл намайг багахт ярьдаг гэсэн. Тэр өнчин хүүхдийг би л багада хэл өргөддөг гэсэн. Ээжгүй ч юм уу, аавгүй ч юм уу хүүхдийг. Тэгэхэд тэр хүүхдийн цаад нь бас өнчин гэдэг ямар их зовлон байсан бэ гэл. Энэ бүхнээс харахад өнөөдөр Монгол төр өнөөдөр хагас өнчин юм шиг л болцсон. Ээжгүй байна. Яг уу шийдвэр гаргагч олон эрэгтэй ирчүүд маш хүчтэй холын алсын хардаг юм олон ирчүүд байна. Гэхдээ яг энд эмэгтэй хүний бас нэг нарийн ухаан одоо эрсдлийг хардаг шудраг тууштай энэ ухаануудаас дутагдж байна гэж би бол эмэгтэй хүний хувьд харж байгаа.